Дотоод иргэн их сургуулийн Цахим ТV-ийн ярилцлагын цаг болон маань энэ удаагийнхаа дугаарыг цагдаагийн сургуулийн замын цагдаагийн тэнхимээс бэлтгэж байна. За манай дотоод иргэн их сургууль дээр улс орон даяар хэрэгжүүлж байгаа Аажуу явбал аяндаа хүрэндээ гэсэн аяны төрийн байгууллагуудаар аялж байгаа туг манай сургууль дээр аялж байна. Үүнтэй холбоотойгоор бид ярилцлагын цаг бүлэнгийнхаа энэ удаагийн дугаарыг замын цагдаагийн танхимаас бэлтгэж байна. За энэ танхимд сая манай анх хоёр багш хичээл оржоод төр завсарлаад байж байна. Анх хоёр багшийнхаа амрыг ирээ. Амрыг ирээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бас хичээлийн шинжил эхлээд дутаагүй байна. Танд бас хичээлийн шинжилгээ баярын мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн хичээлийн шинжилгээ баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өчигдрөөс эхлээд үндэсний Батлан хамгаалах их сургуулиас за манай дотоод иргэн их сургуульд тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа Аажуу явбал аяндаа хүрнэ гэсэн аян манай сургууль дээр яг энэ туг ирээд энэ аян эрчимтэй хэрэгжиж байна. За үүнтэй холбоотойгоор хоёулаа ярилцлагынхаа эхэнд ер нь манай энэ цагдаагийн сургуулийн замын цагдаагийн тэнхимээс маань ямар хөтөлбөрүүд хэрэгждэг, албаагчдыг яаж бэлтгэдэг энэ талаар хоёулаа товч яриагаа эхлэе. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дотоод иргэн их сургуулийн цагдаагийн сургуулийн замын цагдаагийн тэнхимээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь замын хөдөлгөөний аюулгүй байдал буюу нэгдэр нэмэх нэг ичнээ 2 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За энэ хүү хөтөлбөрийн хүрээнд болохоор эсэгчд маань өөрөө барилгын инженер, авто замын инженер, авто инженер болон инженер мэргэжилтийн иргэдийг бэлтгээд 2 жилийн хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар бэлтгэн гаргаж байгаа. Тэгэхээр ер нь энэ зам тээврийн осол гэмтлээс урьсан сэргийлэх ялангуяа энэ хууль дүрмийг хэрэгжүүлэх талаар та иргэдтэй хандсан за мөн дотоод иргэн их сургуулийнхаа сонсогч багш албаагчтай хандсан мэдээлэл өгөхгүй. За ер нь Аажуу явбал аяндаа хүрнэ гэх энэ хүү аян маань бас сайшаалтай байна тий. Монгол орон даяар хэрэгжиж байгаа. За гол ерөнхийдөө зорилго нь болохоор тийм зам тээврийн ослоос хөдөлгөөний аюулгүй байдлын хүний амнаас эрүүл мэндийг сэргийлэх зорилгоо энэ хүү аяныг тээврийн цагдаагийн алба хэрэгжүүлж байгаад маань сайшаалтай байна. За ер нь бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад маш олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг л дөө. За эхний ээлжинд жишээл хаазаа систем гэж байдаг. Энэ нь болохоор хүн, автомашин, зам орчин гэсэн дөрвөн хүчин зүйлийн нөлөөлөөр осол ондгдол маань бий болдог гэж ингэж үздэг олон улсын судалгаанд. За тэгэхээр Монгол улсад ерөнхийдөө жилд дунджаар 450-аас 500 орчим хүн автын ослоор насварж байгаа нь маш харамсалтай юм үзүүлэлттэй байдаг. Үүний дийлэнх буюу 70-аас 80 орчим хувь нь буюу 2020 онд жишээлбэл 319 иргэн маань алтан амнаас эрүүл мэндээрээ орон нутгийн замд хохирсон байх жишээд тий. Орон нутгийн замд гарч байгаа нийлэнх ослын шалтгааныг юугээр авч үзэх вэ гэхээр тэнд игнэ байр буруу эзлэх, гүйцэтгэрүүлэх үйлдэл буруу хийх тий. За урсгал сөрөх, тэмдэглэл зөрчих, за согтууруулах хундаа хэрэгссэн үедээ тээвэр хэсэж олоод хурд хэтрүүлэх тий. Дийлэнх энэхүү гарч байгаа ослын шалтгаанууд нь өөрөө хурд хэтрүүлсэн тодорхой төрлийн хязгаарлалтыг тогтоож өгсөн хурдыг зөв сонгож явуулгаас болж шалтгаалсан байх магадлал өндөртэй учраас энэ Аажуу явбал аяндаа хүрнэ гэдэг энэ хүн аяныг зохион байгуулах нь бас маш их бас талархаж байна гэж ингэж үзэж байна. За олон улсын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа хийдэг, жил бүр хийдэг. За энэхүү судалгаанд болохоор жишээл Монгол улс 100 мянган хүнд ногдох насваралт нь 16.5 байх жишээтэй. За бид бүхний мэдих Солонгос те 9.8, Япон 4.1. Гэтэл бид нар хүн амаа нэгтэршлээ те. Дээр нь газар нутгаа, дээр нь тээврийн хэрэгслийн тоогоо бодох юм бол Монгол улсаас хэд дахин их тээврийн хэрэгсэлтэй, хэд дахин олон хүн амтай учир насваралт өндөр байх бодлоо. Гэтэл энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдийн боловсрол хөдөлгөөнд оролцох соёл зэрэгээс, хандлага зэрэгээс хамаарч энэ насваралт нь Монгол улсаас 3 дахин бага байх жишээтэй. Тэгэхээр энэ дээр бид нар юуг анхаарах ёстой вэ гэхээр хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлын энэ дөрвөнд хангах, буруу дадал хөвшлийг засах, өөрчлөх энэ цаг бас иржээ гэж анхааруулж байна гэж. За баярлалаа. Ингээд ер нь энэ замын хөдөлгөөний дүрм журамтай холбоотой Монгол улсын хэмжээнд ямар хууль дүрмүүд хэрэгждэг. Ялангуяа бараг л эргэн бүхэн жолооч болоод маш олон хүмүүс хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр ер нь бас хамгийн наазахын энэ дүрм журмуудыг мэдчих хэвээр гэдэг талаас нь та ямар мэдээлэл өгөх вэ? За Монгол улсын замын хөдөлгөөний дүрм маань анх 1925 онд батлагдсанаас хойш нийт 2025 онд 100 жилийн болох чинь. Тэгэхээр дүрм гэдэг маань өөрөө маш олон хүний амнаас эрүүл мэндээр нэгсэнд бүдүүлгээр ярихад цусаар бичигдсэн дүрм гэж ингэж үздэг. Яагаад тэгэхээр энэ маань бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөнд жишээлбэл гэрлэн тохоондор та улаан гэрлэлээр ороход
Хөдөлгөөнөө ирэхээр ногоон гэр дээр орж байгаа иргэн маань танаас болж одоо хохирох жишээтэй ийм асуудлууд маш ихээр гардаг. Энд маань иргэд нөгөө яарах ч юм уу, хайхрамжгүй хандах ч юм уу, эсвэл санаандгүй ч юм уу үүдэл гаргаснаас болж бусдын эрх зөрчигдгөө гэсэн үг. Тэгэхээр бусдын нөгөө замын хөдөлгөөнд оролцсноо гэдэг бол энэ өөрөө нийгмээр буюу нэг хүнээс бусдын аюулгүй байх нөхцөл байдал хамаарч идэг учраас энэ дүрм журмаа сайдар нэгтэлж мөрдөх, тий замын хөдөлгөөнд соёлтой орцох энэ маш тулгымдсан асуудал болоод байгаамаа гэж. За баярлалаа. Ингээд манай дотоод хэргийн их сургууль дээр одоо тээврийн цагдаагийн албанаас улс орон даяар хэрэгжүүлж байгаа Аажуу явбал аяндаа хүрнэ гэсэн төг аялж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид өнөөдрийнхээ ярилцлагын цаг буланг за дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн замын цагдаагийн танхимаас хүргэлээ. Одоо бидний урилгыг хүлээж авч мэдээлэл өгсөн замын цагдаагийн танхимын багш анх хоёр агштай баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та энэ аянд их сургуулийн албаа агч багш албаа агч сонсох суралцагчтай болон иргэдэд хандж нэг уриалга хэлнэ үү? За тэгэхээр нөгөө замын хөдөлгөөнд одоо оролцож байгаа бүх иргэн багш албаа агчид нийт хамт олон та бүхэндээ замын хөдөлгөөнд Аажуу явж хүрээрээ замын хөдөлгөөнд соёлтой усралтай оролцоорой гэж та бүхнээс уриалж байна. За баярлалаа. Би та бүхэндээ ярилцлагын цаг булангийнхаа ээлж дугаарыг хүргэлээ. Дараагийн дугаараараа эргүүлцгээе. Аажуу явбал аяндаа хүрнэ.